Энэхүү зохиомж видео нь байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанаар хэрхэн хэлэлцэх тухай 3 цуврал хичээл юм. Та бүхэн багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд идэвхтэй оролцсон уу? Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан ба байгаль орчинд нөлөөлөх наривчилсан үнэлгээний тайлангийн төсөл хэлэлцэх нь. Зун танаас уулзаад ингээ явсан утгыг л мэдчихэж байгаа ба. Асуулт хариултанд их анхааралтай байгаарай. Хүний яхан хөрсний бас нөлөөлөх хүчээр дэмжихгүй гэж үзэж байгаа гэдэг гараа өгнө. За тооллын хэмжээ ажиллаараа өөрснийгөө тоолоод саналтай. Өөрснийгөө саналтай тоолоорой. Багийн иргэдийн нийтийн хурлын ашгаа хаасныг хэлье. Нэгдүгээр хэсэг. Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааныг хэрхэн хийх вэ? Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дараалал. 1. Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааныг удирдах даргыг тухайн хуралдаанд ирсэн иргэдийн дундаас нэр дэвшүүлж хамгийн олон санал авсан иргэн удирдна. Өнөөдрийн багийн иргэдийн нийтийн хурлыг нээснийг мэдэгдээ. Тэгээд багийн иргэдийн нийтийн хуралдааныг удирдах явуулах тэргүүлэгчдийг сонгох хэрэгтэй байна. Ингээд тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг хэн хүмээр сонгох санал энэ дээр санал хэлээд тэргүүлэгчээ сонгоно. За хэнд ямар санал вэ? За өнөөдрийн хуралдааны тэргүүлэгчдээр Бат Эрдэнэ, Бат Цэцэг, Саран гурвыг сонгох санал байна. За саналыг дэмжиж байгаа юм гараа оръё. За санал дэмжижээ. За ингээд хурлын тэргүүлэгчдийг асуудалтай сонгохыг оржээ. 2. Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга нь хуралдааны дэг, дотоод журмыг танилцуулна. Гурав. Хэлцэх асуудлуудын дарааллыг батална. За ингээд хэлцэх асуудлаа хэлцүүлээ. За Дорногов аймгийн Айр суманд жан шалгуулалт зөвшөөрөл авсан АБЧ компани төсөлд байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээний хайлан танилцуулга. За эхний асуудал за хоёр дахь асуудал нь бол үйлчлэлийн хэлбэрийг хангах тухай гэсэн асуудлуудыг өнөөдрийн багийн иргэдийн хурлаар хэлцэхээр хэлгээд байна. За хэлцэх асуудалтай холбогдуулаад нэмж санал хэлэх гэдэг байна. Нэмж одоо санал оруулах гэдэг. За байхгүй. За тэгэхээр хэлцэх асуудлаа батлъя гэж байгаа юм. 4. Хуралдааны асуудал бүрийг хэлцэх үе шат. 4-ийн А. Асуулт хариулт. Байгаль орчны наривчилсан үнэлгээ танилцуулгаа асуух асуулттай байдаг. Асуулт асууя. 4-ийн Б. Санал дүгнэлт. Энд нэг бэлчээр асуулт байсан байна. 4-ийн В. Шийдвэрийн төсөл танилцуулна. 4-ийн Г. Шийдвэрийн төслийг батлах. Шийдвэрээ батлъя гэж байгаа юм. Гараа оръё. Тоолын хэмжээ ажиллаарай. 5. Хуралдааны даргалагч хуралдааныг хаана. Хэлцэл дууслаа. Багийн иргэдийн нийтийн хурлын ашгаа хаасныг хэлье.